TV8 телевиз үзүүлж байна. Эхлэл бүхэн амаргүй. Хүмүүр өөрийгөө өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ зөвхөн хүсэл хангалтгүй. Зориг, шийдвэр хэрэгтэй. Өөртөө итгэж өөрчлөлтийн эхний алхмаа хийхээ шийдсэн нэгнийг бид хайж байна. Та бэлэн үү? Хэрв тийм бол энэ шоу чамд зориулагдсан. Өмнөх дугаард сонгон шалралтын 1-р шатанд өөрчлөлтийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн 3,000 бүсгүй зориг шийдвэр гаргана. Шоу нэвтрүүлгийн нэгэн дүр болох хүсэлтэд бидэнд илгээсэн юм. Анхны шалралтын явуулж байна. Хамаад нь өөрийгөө өөрчлөе гэсэн тэр хүсэл эрмэлзлийн хамгийн гол нь харж байгаа. Та бүгдэнд нь амжилтсан яах вэ та? Би яг сандарсан шок хүмүүс гараагүй шиг. Дэлгэц камер гэдэг бол яг өөрөөр илэрхийлэх чадвар нь бас харагддаг. Сонгон шалралтын 2-р шатанд хүсэл тэмүүллээр дүүрэн 60 бүсгүй өөрсдийн амьдралын түүх, өөрчлөлт, мөрөөдлөө шүүгчдийн өмнө итгэлтэйгээр хуваалцсан. Тэгэж бас чад. 2, 3 хүн болгон өөрийгөө одоо байгаагаас 100 өөрчлөлөө. Би бол өөртөө маш их итгэв. Татвараа бүх монголчууд намайг дэмжээд. За бидний аймгийн өндөр шилжүүлмээс хүртгүүлсэн. 6 өнөө одоо дараагийн шатны багшд бол үлдээсэн. Өршөөгчдөө бас баярлалаа. Хэцүү даалгавар байлаа. За тэгээд хэдүүлээ нийлээд эрч хүчтэй тийм эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе гэж уриалъя. Харин одоо шалралтын 3-р шат буюу хаалттай шатны сонгон шалралт эхэлж байна. Эрхэм шүүгчдийн шийдвэрээр ямар 6 бүсгүй сонгогдсныг хамтдаа харцгаая. Гуравдугаар шатны сонгон шалралтанд тэмцсэн Баясгалан. Солонгос улс Сөүл хот. Инчон олон улсын нисэх онгоцны буудлаа. Өглөөний 7 цаг 45 минут. Монгол улс Улаанбаатар хот. За намайг Эрдэнэ очир огт Баясгалан гэдэг. Яг одоогийн байдлаар 30 настай. Солонгост амьдардаг Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл байна. Бүгдээрээ Солонгос улсад би яг одоогийн байдлаар 8-9 жил болж байгаа. Тэнд болохоор төгтөөгөө танилцаад, хүүхэдтэй болоод, сургуулаа төгсөөд одоогийн байдлаар болохоор Солонгос улсад хүүхдийн хувцсны дизайнер буюу тэгээд тэрийг борлуулан дизайнераа өөрөө хийн гэх жишээний жижигхэн хөрхөн хувийн бизнесээ ерөөхдөө явуулж байгаа. Гадаадад болохоор бидэд маш зав чөлөөгүй ингээд ажилдаг. Нэг мэдхэд ингээд цаг хугацаа өнгөрчихсөн байдаг. Тэгээ нэг мэдгээд ингээд харахад ингээд таргалчихсан те. Нэг ийм тогтц дээр нэг өөрийгөө нэг харсан л та. Тэгсэн чинь аяйгуу таргалж маргалчихсан. Ер нь би бол биш байсан. Өөрийгөө шинэ хүн болгоё гэсэн зорилгоор энэ хүн нэвтрүүлэгт бүртгүүлсэн байгаа. Би болохоор жирэмсэн болоо хүүхдэд төрүүлэхдээ 100 кг хүрсэн байхгүй юу? Тэрнээс хойшоо хүүхдэд төрүүлснийхаа дараа өөртөө нэг чууд жоохон анхаарал хандуулад 55 хүртлээр бууж үзчихсэн. Тэрнээс хойшоо өөрийгөө ингээ хаяад одоо болохоор нэг 71 2 кг-тай юм энэ хүртлээр таргалчихсан байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө
маш их хайсан л гэсэн үг ер нь бол. Шоунд оролцохдоо би болохоор аль болох өөрийгөө төсвөр төвчээрийг хаа хүртэл одоо алдарх нь тэр хүртэл эцсийн хүртэл явахыг хүсэж байгаа. Ерөнхийдөө бол хурдан жин хаях ямар арга чарга байна тэрийг бүгдийг нь хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Ерөнхийдөө маш их айж байна гэж. Ерөнхийдөө бол айж юм. Тэгээд тэр хүний үгийг хүлээж авч чадах болов. За хүн дээр тусгаад авчих үедээ миний хэлсэн бас урдаас нь ганц хоёр хэлсэн үг маань бас хүнд байх үедээ гэж бас их бодож байна. Гэтэ ерөнхийдөө бол багштайгаа ч тэр бусад оролцогчтойгоо ч тэр алдснаа л гэж бодож байна. Хэрвээ орчвол аль багаасаа эхлээд би ерөөхдөө бол айгүй нүүрэмгийн хинтээж хэл амаа олцдог тийм хүүхэд байсан болохоор өөртөө бол маш 100% бол итгэлтэй байгаа энэ нэвтрүүлэгт орно гэдэгтэй. Нөгөө 6-аас илүү өөрийгөө бол боломжийн юм байна, болчих юм байна л гэж бодоод байгаа шүү. Гадаадд байгаа монголчууд маань ч гэсэн ажлынхаа хажуугаар өөрсдөө хайртай тэгээд тасгал хөдөлгөөн хийгээд ингээд амьдарч болно шүү гэдгийг би харуулмаар байна. За бид бүгд нэг замаар халахж байгаа. Нэг л ертөнцид амьдарч байгаа бүх хүмүүс би хэрвээ чадсан бол та ч гэсэн чадна. Би чадсан бол та бүр илүү ихээр чаднаа гэдгийг бүх эмэгтэйчүүдэд урам зориг болгож өгмөр байна. Урам зориг эрч хүчээр дүүрэн дизайнер бүсгүй. 3-р шатны шалралтанд оролцохоор их нутгаа зорин ирлээ. Гадны улсад амьдардаг олон мянган залуусыг төлөөж 4-р шатанд үлдэх хэсгийг хамтдаа харцгаая. Амжилт хүсье охин минь. Сайн байна уу? TV8 телевизээс холбогдож байна. Та Ануухаас фитнес шоуны сонгон шалралтын 3-р шатанд тэмцсэн байна. Баяр хүргэе. За баярлаа. Би одоо тэнцсэн боллоо яасан бол гэл зараа л гэж лаа. 3-р шатны сонгон шалралтанд тэмцсэн Асиэл. За сайн байцгаана уу? Намайг Асиэл гэдэг соёл урлагийн их сургуулийн маркетинг менежмент мэргэжлэр одоо сурдаг байгаа. За мөн давхар Авра Академийн багш модель мисс хүн байна. За загвараар хичээлээд 8 дахь жилдээ болж байна. За эхэндээ бүртгүүлэхдээ бол ягч би одоо бас орно гэсэн нэг тийм итгэл бол байгаагүй. Зүгээр за юутаа ч ингээ бүртгүүлээд үзье. За би намайг уус авахгүй хаа гэж очихгүй байх гэсэн. Тэгээ хамгийн сүүлд нь ирээд яг ярилцлага өгөөд тэгээд дараа 6-ад нь орцсон гэж хэлжээ. Тэгээд бас аюу баярлалаа. За өмнө нь бол би 6 дугаар ангиас эхэл загварт ороход би 46 хил байсан. За тэгээд ингээ нас нэмхийн хэрээр жин нэмэгдээд идэх нөгөө хавтит амар өндөр. За бүгдээрээ ингээд ер нь өөрсдөө хоолнууд гэж бодно шүү заяа. За энэчнээс би өөрөө гоё сонгоё. Та нар ингээ меню дотор байгаа хоолнууд шүү заяа. Чи ямар хоол вэ? Яг үндэ харагдахгүй бай. Цовин бол үнэхээр гоё хоол. Бэлэн боловсрсан хоол болмоор байна заяа. Одоо наад цахаар хоол гэдэг болвол бас гоё зүйл шүү дээ. Тэгээд ер нь 69 болсон. Тэгээ одоо тэрнээсээ гайгүй буураа 65 л байна да. Тэгээ модель дотроо ер нь бол таргандаа ордог. Тэгэл энэ тарганаасаа болж маш олон модельүүдийн кастингаас хасагдаж байсан. За сонирхол хобби болвол мэдээж заагвар. Тайзан дээр алхах үед бол одоо би өөрийгөө бүрэн утгаар мэдэрдэг. Энэ бол миний байх ёстой газар. Үнэхээр Асиэл гэж хин юм бэ гэдгийг яг энэ ертөнцөөс л өөрийгөө олж хардаг гэх юм уу? Яа зөрөөд байна. Яах гээд байна? Хөлн зөрөөд байна. Дуугаас хос пад. За 2-3 алхмын зайтай шүү. За нохон баас шиг нэр баастай ойлгосноо. Толгой тархин нэрээс ингээ гацсан байгаа байхгүй юу? За ийшээ хав харж ирсэн. Би ер нь хичээл бол ингэж л ордог. Одоо миний ингээд бүх шавнаас асуух юм бол багш болдог юм байл. Өнөөдөр ингэж би план ингээд нэг ануухаа багш шиг болоод ч юм уу те ямар ч тийм дүр хэсгээгүй. Өмнөх өдөр хичээлээ эхлэхэд л би яг ингэж орсоор ирсэн. За ануухаа фитнес шоуны шалралтанд ирэхэд маш гоё тийм дулаан мэдрэмж өгсөн гэх юм уу? Хаалгаар ингээд нээхэд маш гоё юм 60 юм гоё энергитэй, эрч хүчтэй өсвөчүүд ингэж өгтөж авсан гэх юм уу? За яг нээлттэй сонгон шалралтаа явуулж байгаа нь надад аюу таалагдсан. Илүү шудраг. Маш олон төрлийн, олон насны хүмүүсүүдийг авсан болоо тэрүүгээрээ илүү юм сонирхолтой санагдсан надад сонгосон хүмүүсүүд.
За одоо ингээд энэ 6 бүсгүүчүүдээс ингээд нэг нь сонгогдноо. Ингээд цаашаагаа өргөжлүүл ямар бизнес шоу гэж явна. Би бол одоо орохыг хүсэж чинь хэрвээ орвол 5 бас олон танил байгаа гэсэн шүү дээ. Тэр хүмүүстэй хүртэл гоё найзууд болоод өөрийгөө одоо 100% дайчлаад багшгаа итгэлийг бол алдахгүй. Намайг сонгох одоо шалтгаан бол би бол өрмөц төрхтэй. За тэгээд өндөр. Дээрээс нь одоо 22 настай. Ийм залуу хүн юм чинь те бас илүү гоё шоу чи илүү гоё сонирхолтой болгоноо. Хичээгээд ч болтоо одоо жүжигч ч болтоо болно л гэж бодчих доо. Тэгээ намайг заавал сонгоорой. Итгэх чи алдахгүй. Сонгохгүй байсан ч тэгээ яах вэ гэтэл бас орчмоор л. Тэр зөвхөн тайзан дээр гэрэлтэй зогсохгүй. Бусдын гэрэлт замыг манлайлан чиглүүлэгч. Үж чадал гов үдсгэлэнгийн бэлэг тэмдэг. Үдсгэлэн дасял олон нийтийг төлөөлөх оролцогчоор сонгогдож чадах болов уу? Сайн байна уу? TV8 телевизээс холбогдож байна. Та Ануухаас фитнес шоуны сонгон шалралтын 3 дугаар шатанд тэнцсэн байна. Баяр хүргэе. Оо яна тийм үү ямар гоё юм бэ? Савнишмаргүй юм бэ шүү. Баярлалаа. 3 дугаар шатны сонгон шалралтанд тэнцсэн Одон Чимэг. Сайн бацгаана уу? Бодон Чимэг байна. Би 57 настай. Ам бол 5, 3 охин нөхрийн хамт амьдардаг. За мэргэжил боловсролын хувьд нийт одоо улсад нэг 30 жил, за сүүлийн 20 жил хүний нөөцийн мэргэжлэр ажилласан. Одоо гавьяаныхаа амралтанд амраад байж байна. Хоббины хувьд бол би цэцэг тарж ургуулах хоббитой. За энэ миний хамгийн хайртай цэцэг. Энийг би 18 жилийн өмнө найзаасаа бүр нялх багт нь авч ирсэн. За ер нь бол тэгээд нэг ийм 4 ханы дунд амьдардаг хүний хувьд бол бас нэг байгаль руугаа тэмүүлдэг бас нэг миний хобби юм да. За бас нэг хобби бол би 2 таттай. 8 жилийн настай манай 2 коктейл байна. Сайн дураа хөрвөл энэ Боб гэдэг эрэгтэй коктейл нь дуулна. Миний бас нэг хобби гэвэл би аялах дуртай. Жил болгон одоо аялахын тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд ер нь жил болгон аялахыг зорддог л доо. За би нийт нэг 10 гаруй орноор аялсан байлээ. За би Токио байна, Нью-Йорк байна, Америкийн Лүрэ гэдээ бас нэг юм агуу байдгийн. За тэгээд энэ аялж исэн орнуудаас хамгийн миний одоо сэтгэлд үлдсэн газар бол Америкийн Гранд Каньон. Энэ Гранд Каньоны дээгүүр нь би явж утсан юм аа. Их сэтгэлд хамгийн их хоногшсон. Тэгээд дараа нь боломж олдвол доогуур нь аялье гэж төлөвлөж байгаа ер нь юм да. За миний үеийнхэн 50 нэмэх, за түүнээс арай залуухан 40 нэмэхийнхэнтэй хэлэхэд бол эрүүл байх үндэс маань ер нь дасгал хөдөлгөөнтэй л байх. За тэгээд энэ сонирхлоод байгаад би энэ Ануухаа фитнес шоунд орох бас нэг одоо хүсэл зориг маань төрсөн юм аа. Төрөөд оролдоод үцгэд алдах юм байхгүй гэдэг зарчмаараа би зар гарсан бахлаар нь өөрийнхөө анкетыг илгээсэн. Одоо яаж магадгүй те 50 нэмэх энэ шоунд одоо орох юм бол удаа юу ч гэсэн л явуулаад үзье гэсэн тэгээд дуудахтаа би их баярлсан. Тэгээ яг боломж байгаа юм байна гэж үзсэн. Тэгээд үеийнхнийгаа төлөөлөөд тэгээд энэ шоунд ч гэсэн оролцоод ингээд үр дүн гарах боломжтой юм байна гэдгийг бас харуулахыг зорж байгаа. Би яг эцсийн одоо дүн гараад одоо шоу эхлэх болохт нь л хэлье гэж бодоод ер нь бол нэг одоо найз нөхөдтэй бол зарлаагүй гэрүүлийнхаа хүнд л хэлсэн байгаа. Охиндоо хэлсэн тэгсэн. Миний охин ямар шоу вэ гэхээр за ээж нь дараа хэлье гэд орхисон байгаа. Энэ шоунд миний би сонгогдсон ч вэ, сонгодоогүй ч вэ ер нь 6 оролцогч бид нар бүгдэнд нь амжилт хүсэж нэг нэгнийгээ дэмжиж байгаа. Тэгээд 6 оролцогчтой бүгдэнд нь амжилт хүсье. Та нар шүү. Нас бол хязгаар биш. Харин өөрийгөө дахин бүтээх урам зоригийн их үүсвэр. Үний биеийн нөөц бололцоо хизээч дуустдаггүй бодит жишээ болсон хадагтай Одон Чимэг шоуны 4-р улирлын оролцогчоор сонгогдох эсхийг харахад үлдлээ. Миний ертөнцөөр аялсан та бүхэнд баярлалаа. Намайг дэмжээрэй. Баяртай. Сайн байна уу? TV8 телевизээс холбогдож байна. Та Ануухаас фитнес шоуны сонгон шалралтын 3 дугаар шатанд тэнцсэн байна. Баяр хүргэе. Юм чи бэ?
баярлалаа. Одоо яах вэ? Оо, за баярлалаа. Фото би өөрийгөө бүлтгэн фото гэрчээ. Чи ямар вэ? Йоо, за баярлалаа. 3-р шатны сонгон шалралтанд тэнцсэн уран заяа. Баг хангай дүүрэг өглөөний 6 цаг 47 минут. Яасан мэцэнэ би одоо анухаа бидний шоуны 4-р үйлрлийн сонгон шалралтанд оролцож байгаа юм байна. Ямарж байгаа үедээ хүүхдүүдээ унтж байгаагаар өглөө ирж нэг хөр цайлаа саачаад тэгээ ерөнхийдөө гэрлүүг очиод хүүхдүүдээ хичээл сургуульд нь явах хэрэгтэй ханганда. Тэгэл ажил руугаа явна. Алдар тэхийнхээ одоо сая 6 сар тавсан. 4 үсгэх ер нь чангаа. Одоо угаасаа манай гэрлөө очиод угаасаа харагна. Хэцүү шүү дээ тэгэл. Эгэл даруухан аж төрөх алдарт их уран заяа. Энэ бол алаг нүдэн бүсгүй энгийн нэгэн өдөр. Хөлхнэс ирсэн өдөө. Гэргнэ гажирскинтэй. Би ч нэг өглөөрийн галтгооноос барыг салахгүй ш. Өдөр шөнөгүй хоол хийсэрэг. Лөөрөө хоноос намсаал тэгээд нөгөө жижигний бантгийн цаг болоод бантгийн нэгээл хоног үлдэглийн идэлтэй сайхан юм ш. Манай нөхрийг Бат Эрдэнэ сугар гэдэг. Одоо битээр хандлаад 10 жил болж байна яг. 4 сайхан хүүгийн ээж аав болцоо одоо ингээд хамтдаа амьдралаа зөксөл агаал явж байна. Аз бэлэг Амгалан Баатар, тэгээ Алтан Баганд Ариун Баатар. За миний булчингаа харуулж. Яа. За харна. Маклаад ямар гэрээ? Амар гэрээ. 50 онцгой. Онцгойлын байгууллагт 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоо 2100 гаруй хүний зам насыг аварсан байна. Ихэвчлэн галт өмрийн дуудлага гэхээс илүү төөрсөн, осгосон тийм гамшиг ослын дуудлага айгүй хэрдэг. Манай бахангаа дөрөвчин болохоор аврамчиг, галаач, унтраа ингээд ер нь универсал зэргүүд ажилладаг. Бас энэ хүнд хүчрийн албанд ингээд ажиллахад бол маш их төсвөр төвчээр, тэгээ хувь хүний зохион байгуул, хүний нөгөө сахилга бат гэдэг зүйлүүд айгүй хүнээс шалтгаалдаг. Тэрийг угаасаа шаарддаг ч байгууллага. Тэмцээнд оролцоод бол миний ард тал болж байгаа гэр бүл болон хамт олон одоо онцгой байдлын газрынхаа одоо энэ бүх эмэгтэйчдийг төлөөлж нэгт оролцож байгаа. Хоёрт бол одонтой ээжүүдийг бас төлөөлж оролцож энэ нэвтрүүлэгтний зэрэг гарган шулуутан оролцож байна. Ер нь энэ тэмцээнд оролцохдоо бол маш их төсвөр төвчээр тэгээ өөрөөсөө шаардлагатай болох ямар л нөөц боломжийг бүгдийг гаргахад бол итгэлтэй байна. Зэргийн хүн ерөөсөө юу вэ нөө гэхээр сахилга бат. Сахилга бат ямар байдгийг, төсвөр төвчээр ямар байдгийг энэ шоу нэвтрүүлэлт оролтоо харуулъя гэсэн зорилготой байгаа. Миний төлөө өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж чадах уу? Тийм л төсвөр төвчээр гаргадаг тийм алба учраас ануухай энэ реалити нэвтрүүлэгт орохдоо бол сэтгэл зүйн бүрэн бэлтгэлтэй төвчээртэй байна гэдэг юм болж байна. Намайг дэмжээрэй. Эсвэл Өдөр бүр бусдын аюулгүй байдлын төлөө зогсож, гэртээ хайр инэрл, энхийн дулааныг түгээдэг алаг нүдэн бүсгүй. Энэ удаад өөртөө тавьсан шин зорилгынхаа өмнө зогсож байна. Зорилгодоо дахин нэг алхмаар ойртож чадах эсхийг хамтдаа харъя. Би яг бүртгүүлчээд тэгээ бүртгүүлсэн байснаа мартамсахгүй юу? Намайг ингээл хичээл зааж үздэг. Багш хичээлээ ойлгохгүй та өөр хувцас ч юм тэр гэдэг юм л байлаа уулна. Самано. За тийш нэг бүртгэлээ хэлгээрэй. Сайн байна уу? TV8 телевизээс холбогдож байна. Та Ануухаас фитнес шоуны сонгон шалралтын 3 дугаар шатанд тэнцсэн байна. Баяр хүргэе. Би
баг өөрийгөө баг тэнцэн болоод тэнцэг болоо. Гэтэ баг нэг 70-80% болол итгэлтэй байсан. Гэтэ орчлоо баярлаа. 3 дугаар шатны сонгон шалралтанд тэнцсэн Үлзий жаргал. Үлзий жаргал байна. Одоо 37 настай. Хөдөөж ахуйн сургуулийг аялал жуулчлалын мэргэшээр төгсөөрөл цааж төгссөн. Одоо би яг хүний нөөцийн чиглэлээр ажилладаг. Хажуугаар нь би бас өөрийнхөө сонирхлоор хоббигоороо арьсан идэлэл гол чимэглэлийн аксессуар чиглэлээр ажилладаг. 2019 онд би яг Plus Size гээд Монголын хамгийн анхны нэмэх арьсмарын модель тийм загварын шоунд оролцож байсан. Тэрнээс хойш миний хобби ерөнхийдөө одоо зураг авахлах янз бүрийн косплей ч юм уу өөрийнхөө хиймэр санагдсан зүйлээ өөрөө уурлаад тэрийгэ өмсөж зураг авахлах хэрэгтэй. Одоо надаа том жижиг нийлсэн нэг 20 гаруй шивээс байгаа. Миний бүх шивээснүүд жижигхэн шивээс байсан ч бүгдийг амар гоё юм гүн гүнзгий утга бодож хийлэгдэг. Эргэн тойрны хүмүүс маань миний гадна төрөх дотор хүн хоёр нь байнга зөрчилддөг. Дотор хүн амар тийм зөөлхөн мэлдэг хүн байдаг бол гаднаасаа амар сүртэй ширүүн тийм хүн гэж ерөнхийдөө тодорхойлдог. Хэрвээ би тэнцээд ороход би хэрхэн өөрийгөө өөрчилж болох вэ гэдгийг бусад хүмүүст үлгэр жишгээр дахиж болж чадна. Бас миний даваа тал миний ясны бүтц болон одоо биеийн галбир өөрийгөө сайтай гэж боддог. Ямар нэгэн дасгал хөдөлгөөнийг би хийхэд үр дүн хурдан үзүүлнэ. Тэр талаараа би илүү даваа талтай гэсэн үг. Жил дээрээч олон цаг компьютерийн хойно суун. Гэртээ ирээд ингээд маш жижиг деталийг ингээд бүгдийн гараагаа ихэнх оёод, оёлын машинээр ихэнх ингээд нэг юм сумгай байдал маягийн ажил хийсээр байгаад ерөөдөө одоо миний ингээд тархалах одоо үндэс болсон байх гэж бодож байгаа. Би яг бүртгүүлчээд тэгээ бүртгүүлсэн байснаа мартсан байсан байхгүй юу? Анхны ингээд 60 хүнд багтлаа гэд надлаа уцаар ярихад нь би ингээд яг хүлээж авахтай амар сонин юм ямар ч реакшнгүй юм шиг хүлээж авсан байхгүй юу? Тэгээ дараа нь би ингээд нөгөө одоо Facebook-ийн Messenger note дээрээ би Ануухай шоунд орчвол яах вэ гэд ингээд бичсэн чинь Ануухай чи ингээд амар ийм хурц ширүүн ийм хүн штэ гингүүтээ чи бараг тэр хүнтэй зодтолд нь хэрэлдэн гэсэн юм комментууд хит орж ирсэн байхгүй юу. Тэр нь наа тийм амар ширүүн гэж боддог хүмүүс юм бах та гэснэ Ануухай багшиг хувь хүн нь бас тийм хүн хитрхи тийм хатуу ширүүн хүн биш байхаа гэж бодож байна. За би яг үнэхээр ингээ оролцоод ингэх юм бол би тэр хүний багш гэдэг утгаар нь би тэр хүнийг хүндлээд мэдээж энэ 45 оны хугацаанд үр дүн гаргахын тулд өөрийнхөө эгог дараад хүлээцтэй хандаад зорилгоо хандлал хичээнэ. Бүгд л үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйчүүд тэр хүмүүс өөр өнгө төрхтэй сайн ээж, сайн ажилтан ийм хүмүүс байна. Тэр хүмүүсэнд нь бидний хинэнд сонгосон бай, чин сэтгэлээсээ та нарт амжилт хүснэ. Тэр сонгогдсон хүнд нь ямар сандаа бид ингээд жаруулаа ингээд байж байгаа. Бидний хинт сонгогдсон байсан бүгдээрээ яг тэр хүн саналаа өгөөд бөөнөрөө тэр ингээд дундаасаа гарсан хүнээ одоо дэмжин шүү гэдгээр би биедээ мотивац өгчээсэн. Тэгэхээр бусад бүсгүүчүүдтэй амжилт хүсье. Эрэгчлөө, дотоод хүч, нууцлаг хөвдөлс, галцог, дэрвол зөөлөн сэтгэл, хурц оршихуйн илэрхийлэл, номхоршгүй дайчин энэ бүсгүй Ануухай фитнес шоуны 4-р улирлын 1 дүр болж олон нийтийн төлөөллөөр сонгогдох эсхийг хүлээх хэлбэлээ. Сайн байна уу? ТV8 телевизээс холбогдож байна. Та Ануухай фитнес шоуны сонгон шалралтын 3-р шатанд тэнцсэн байна. Баяр хүргэе. Баярлалаа. Би юу нэг орчих байхаа гэж бодоод хүсэж байна. Бодлогын хэлбэлээ арай асаад ирсэн. За одоо залгандаа гэж баг цороо өөрөө хэлж хараад байна. Баярлалаа. 3-р шатны сонгон шалралтанд тэнцсэн Ундрам. Сайн байна уу? Ундрам байна. Манайд тавтай морил.
би одоо 30 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг ийм эмэгтэй байгаа. Монгол Улсын их сургуулийг менежмент төрийн захиргааны мэргэжлэр төгссөн. Сургуулаа төгссөн жилдээ зориглоод одоо төрийн албаны шалгалтанд бэлтгэх мерит сургалтын төвөө үүсгэн байгуулад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа авч явж байгаа. Нийтдээ одоо 9 жилийн хугацаанд бид нэр 4000 гаруй төрийн албан хаагчдыг тэнцвүүлсэн юм туршлагатай багш нар болсон байна. Ямар нэгэн юм хийж шин санаа турсан бол түүнийг ингээд зоригтой хэрэгжүүлдэг төрлийн хүн. Одоогоор бол 3 ажилтай. Тэгээ үнцэн ажил нь бол хүүхдэд харах. Манай нөхөр чинь амар сайн дэмждэг шүү дээ. За тэгэж штэ болно шүү дээ. Тэгээ би яах вэ? Би идэх үү гэл. За миний хувьд бол яг бага охин дээр л гэртээ суудаг ээж гэдэг ажлын байр руу шилжсэн. Гэртээ суух гэдэг ажлыг бол өмнөдөө тэр чинь бүтэн цагийн ажил хийхээс илүү 24 цагийн ажил хийгээд бүр юм завгүй байдаг. Тэгэхээр би бол яг мэдээж наймын хүүхд байгаа хэвээрээ хүүхдээ бодсон ч гэсэн хүүхдэд ямар ээж хэрэгтэй вэ гэхээр хац жаргалтай ээж хэрэгтэй. Хүүхдэд гэр бүлийн нөхөр эрүүл эхнэр хэрэгтэй, эрүүл ээж хэрэгтэй байхгүй. Сэтгэл зүйн хувьд ч бие организмын хувьд ч гэсэн. Би төрхөө өмнө аягүй гоё биетэй байсан, спортлог байсан. Намайг ингээл хичээл заагаа зогсож байхад багшаа хичээлээ ойлгохгүй та өөр хувцас өмсч хөнтер гэдэг юм л байла уулна. Тэгээд за миний хувьд бол одоо олон нийтийг төлөвлөсөн 6 оролцогч босоо шалгараад тий шоунда нэг оролцогч болоод тодроод орох юм бол яг өөрийнхөө хамгийн одоо гоё оргил цэг дээрх биеийг одоо урлана. За тэгээ наттай хамт олон нийтийг төлөвлөд сонгогдсон мундаг бүсгүйчүүдтэй амжилт хүсье. Манай нөгөө таваас хинэн чалгарсан байсан, би чалгарсан байсан. Ер нь одоо бүгднгийн гоё дэмжиж, урам өгч, гоё хүлээж авна гэдэгтээ бол итгэлтэй. Бүгдээрээ зоригтой үнэнч тууштай байгаарэ. Хайр дүүрэн гэрэл цацруулсан ухаалаг энэ охин дотоод сэтгэлийн хүч гэж юу болохыг шүүгчдэд мэдрүүлж, сэтгэлийн утсыг нь ч хөндөд амжсан. Ундран минутад шоуны 4-р шатанд шалгарч чадах болов уу? Энэхүү Амухас фитнес шоу нэвтрүүлгийн 4-р сизонд олон нийтийг төлөөлөн өрсөлдөх оролцогчийн шалгуулах аяллаа 3-р шатанд энэхүү өөр өөрийн өнгө төрх одоо сэтгэлийн хүчээрээ эрс ялгарах 6 бүсгүй сонгогдлоо. Гэхдээ санаа амрах болоогүй. Эцсийн шат буюу 4-р шатанд эсвэр хатуужил урам зоригоор ялгарсан цорын ганц бүсгүй Амухас фитнес шоуны 4-р улиралд олон нийтийг төлөөлөн оролцох хэрэгтэй болно. Энэ бол жинхэнэ өөрчлөлтийн эхлэл. Бие сэтгэл хүсэл тэмүүллийн сорилт байх болно. За анд мэ тэмлэг нь энд юм байна. Камено. Энэ анд мэ төвийг сая хайх гэж бас нэлээ юм боллоо. Carrefour market ярмаг яг урт талд нь байт юм байна. Камено. За тийш нэг бүртгэлээ хэлгээрэй. Саматано, тамарно. За саматано. Самано. За тийш нэг бүртгэлээ хэлгээрэй. 45 хоногийн турш эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж хадуу хоолны тэглэн баримтлан гэдэг ч амаргүй даваа. Тэгэд юун түрүүнд эрүүл мэндийн асуудал руу гэдгээ баттгах хэрэгтэй. За манайхан бүртгэлээ хэлгэсэн бол хэдүүлээ дэше гарч хувцас сайлаад шинжилгээнд орцгоё. За. Семено. Шинжилгээ цэвэршээ. За, шинжилгээ тавиад. За, энэ цугаараа Би болохоор 3000 оролцогчоос 60 дүлдээ. Тэгээ одоо 6 дүлдсэн байгаа байдал маань энд сууж байна. за та манай дээр илгэний үйл ажиллагаа цусны ерөнхий бүр өгөх юм байна. За. Бүрний шинжилгээ. За, зүүнээс айдгүй. Жохоо хайгаад тийм үү? Зүүнээс айдгүй бол цаашаа харж байгаарай. За, зүрхөө бич хараарай. Энэ дотгошоо шээсээ өгөх юм байна. За миний хувьд бол эрүүл мэндийн хувьд өөрийгөө гайгүй гэж үзэж байгаа. Ягаад гэвэл би хамгийн сүүлд 2 сард өргөн шинжилгээнд ороход ямар нэгэн ноцтой асуудал гараагүй.
асуудалгүй л гэж бодож байна. Би ч одоо нэг бас залуу хүн юм чи нэг амар нэг хүчин зовлонтой ч юм уу гэж бодоход дээрэс нь би бас нэг амар юм стресстэй охин бас биш. Юмыг дандаа гэгээлгээр хардаг охин учраас гайгүй л гарна гэж бодож шít одоо. За бидний хувьд өнөөдөр Анд Медикал дээр шинжилгээ өгөхөөр ирсэн байна. Анх орж ирэхээс эхлүүлээд ухтаж авч байгаа байдал те цэвэр цэмцгэр байдал бүх үйлчилгээний юм тодорхой байгаад нь бас их баяртай байна. Өгөх шинжилгээнүүдээ харсан. Тэгсэн чинь юу н нэлээд олон төрлийн шинжилгээг яг шууд нэг дор галс өгөөд тэгээд хариу нь 2-3 цагийн дараа өдөртөө гарна гэхээр тэр нь бол үнэхээр таалагдж байна. Тэгэхээр ийм сүүлийн үеийн төвчлөлтөд технологиг ашиглаад хурдан хариугаа гаргаж ийн гэдэг маань шоу маань илүү нягуур тий илүү бодиттой болж байна л гэсэн үг байна. Тэгэхээр тааштай бас ер нь үзлэг шинжилгээ хийхээр бол энэ Анд Медикал дээр ирвэл бас зүгээр юм байна гэж бодож байна. Би одоо бүтэн өөрийгөө мэдэхгүй шүү дээ. Одоо миний хаана юу болж байгааг мэдэхгүй. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод би хэрвээ тэнцэхгүй гэсэн зүйл гарах юм бол мэдээж харамсалтай. Тэгээд тэр үеийн нөгөө нэг 6 тэнцсэн тэр сэтгэл зүй маань бол бүр үнэхээр тасархай. Манай гэрийнхэн бүр тэр чигтээ баярлаад, ажлынхан маань бүр тэр чигтээ баярлаад, ер нь Солонгост байгаа бүх хүмүүс тэр чигтээ баярлж байна да. Одоо Солонгост байгаа монголчуудаа бүгдээнд нь минь төргий. Яаж одоо ийм 2000 охтуудаас бас ингээд 6 дотор орно гэж бол үнэхээр бодсонгүй. Тэгээд одоо ингээд ярьцлага өгөө сууж байгаа бас санагдаж байна. Сонгогдсон 6-аа харахад одоо би бол өнөөдөр хамгийн одоо настай 50 нэмэх гэсэн хэдэж би өөрийгөө бол үнэхээр энэ хүүхдүүдээс настай ч гэсэн одоо дутхааргүй шоунд бол оролцсон гэж өөрийгөө бүрэн одоо зоригжуулсан байгаа. Нурамт нь өвддөг зөөр байгаа юу? Хоёр хараа толгой дээр ингэ байл шүү. За зүрүүлээд. Ер нь цаашдаа нэгт тэнцгийн төлөө урагшаа зүтгэнэ. Тэгээ дээрэс нь өөртөө 100% итгэлтэй байгаа. Би тэнцэнэ гэдэгт бол 100% итгэлтэй. За сая ямар шинжилгээ өгвөл юу гэж тайлбарлаж байна? За сая ямартай цусны шинжилгээ, шээсний шинжилгээ 2 өгсөн. Тэгээд жоохон айж юм. Ямартай ч биеинд айгүй сайн л юм гэсэн. Сая ярьсан юмудаа, айгүй сонсон юмудаа мартчихлаа. Ер нь бол модулууд дундаа бол тархандаа ордог. Тийм болохоор одоо энэ шоуг сонгосон. Дээрээс нь турах гэж, дээрээс нь дусанч бүтээх гэж. Нөгөө хэд мөн ирсэн байх та. За бүгдэнд нь амжилт. Нөгөө урнаа маань урнаа ирэхэд заяа жоохон хоцроод ирж байгаа шүү. За хэр вэ манайхаа дэжгүй юу? Би бүр энэ нөгөө нэг шинжилгээ хийлгэж байгаа бүр амар олзуурхаад байгаа шүү дээ. Одоо л амар гоё байна. Дөнгөж ингээл ороод ирсэн чинь ваа чи тийм гоё хүн барыг орох хэрэг байна өдргээл хүмүүс амар нэнийг гэдэг юм шүү дээ. Тэгэхээр нь бас жоохон сандарлаа айл хүүс мэс гоожоо. Тэгэл 0 ороод тэгээд хүүс мэсээ бидлээ. За би ингээд яг энэ өнцгөөс ярих юм байна гэж бодцоо орсон. Тэгэл юм яшаал гарч ирсэн чинь хүүс мэс зүгээр ийм юм. Тэрөөсөө тэр нэг анзаарахгүй сандрал зүгээр ингээд шууд өөрийгөө сул тавьсан заа явж контрол авахгүй. Тэгээ уучлаарай манайхаа. Тэгээ би урташ нөгөө албаны тэмцээнтэй байлаа манайх чадхаараа л яарч ирлээ сандарч. Би бүр одоо айгууд намайг очиход манай бүгдээ тараа явцсан байх үдэ гэд барыг хоолоогоо зангиргал ярьж байлгаа. Тэгсэн чинь байж гэн гэхээр яана намайг уучлаарай би одоо яг одоо очиж гин гээл. Намайг хүлээжсэнд баярлалаа. Тэгээ хоцорч ирсэнд уучлаарай манайхаа. Энэ манайхаа шинэ ус юм уу энэ? Ийм усаас юм уу? Хожирч одоо харин би ч гэсэн анх удаага харсан. Түрүү надад энэ усыг өгөөд тэгээ би ингээ балгачаад харсан чинь хужирт гээд тэгээ би ямар сайндаа хүнээс нь энэ хуучин
нөгөө хужиртаас муу юм уу гэж асуусан. Тэгсэн чинь яг амар гоё зөөлхөн. Харин би Йодагийг хараад хужиртын өрөөс анзаараагүй байсан. Сая л хужирт гэж харлаа. Хуучин цэнхэр савлгаатай нь болохоор ийм гоё. Манай бахнаа бас ирмээд л байгаа. Тийш очиж юм очтгүй. Энэ ихтэй яг нэг юм усан дийж удаг нэг юм яод байгаа гэдэг чинь тэрний оронд нөгөө зүгээр шууд тэргүүгээрээ л тэгэл яодын дотроо орлуулсан юм байна л да тий. Одоо бид нөгөө өдөр тутамдаа яаж болсон давс гэж хэрэгэлдэг шиг. Яаж болсон усуул. Бас их эрдсэн. Тийм шүү дээ тий. Би ч одоо баахан эрдцүүд дутуу байсан. Тэгэхээр энэ усаараа аавна гэдэг чинь бас айгүй том амжилт гэж харж шүү дээ. Өчлөө бүтэр. Аха тий. Одоо өөрөө чинь хүлээгээд байна да. Нэг амар сэтгэлээр унсаа. Тэгээд яг ярахт нь би бүр цаашаа хөөе манайхаа би тэмцэн гэл гэрийнхэндээ. Амар сэтгэл хөдлөл гаргасан. Угаасаа тэгээд айгүй өөрөө сэтгэл хөдлөлтэй хүн байна. Тэгээ над руу шууд залгаад за ингээ 6-даа тэнцсэн байна гэдгийгсэн чи би бүр ингээ тэндээ бүр ингээ орилоод ширээгээ дивсээ. Тэгээ манай гэр бүлийн хүмүүс маань бас амар баярлаад тэнгүүдээ шууд наашаага нисэх онгоцны тийц захиалаад тэгээ шууд солонгосоос ирээд одоо нэвтрүүлэгт оролцоод байж байна. Надад бол бүр амар гоё дотроос бүр ингээ нэг юм дагдлаад нэг юм ингээ гоё юм мэдрэгдээд байгаа байхгүй юу? Үзүүлдэг хяналтанд явдаг байх нь тийм. Тэгтээ нэг юм шиг дахиад нэг юм болчихгоо. Хөө болчлаа. Ямартай ч зургуулаа энэ хүртэл явж ирсэн юм чи бүгдээрээ тэгээд хинж дээшээ гарч хинж нөгөөддөг өрсөлдсөн байсан. Би лав хувьяас хамгийн ихээр бол дэмжиж байгаа шүү. За юм нахаа. Амжилт. Ороо. За хавцаагч. За хоёлаа ихлэ бамбаа олчихгаа шалгачээ. Дээш өлийгөө дөгөөрэй. За ингээ хүзүүг нь барьж аваарай. Гээл төрсөн шүү. За бамбаагаа үзүүлж байсан уу? Бамбаа дутагдaltaй. Дутагдaltaй. 2 цаг гэсэн. Миний хувьд цусны хагалгаанд орсон. Цусгүй. За бамбай булчирхайн дааврын дутагдал гэдэг зүйлтэй. Үзүүлдэг хяналтанд явдаг байх нь тийм. Гэхдээ сүүлийн нэг жил ерөөсөө хяналт эмчт үзүүлээгүй юм уу чадаагүй. Үзүүлээгүй удаж байгаа юм шүү дээ тийм үү. Түрүүний хэмжээ нь гайгүй юм байна. Шинжилгээгээр бас давхар хянаа шүү заа. Шинж тэмдгүүд нь зогсолтгүйд харгалах, үс унах, сэтгэл санааны дээш доош савлсан тийм шинж тэмдгүүдтэй байдаг учраас үргэлж өөртөөгөө халалцах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өөртөө санаа тавих хэрэгтэй. Тэгэхээр альва зүйл дээр би ер нь төвлөрн, заавал ард нь гарна, үр дүн үзэх туртай. Тийм, өөрөө ер нь сэтгэлийн хаттай гэж бодож байгаа. Хөөш нэрээ та хэд юу байсан уу? За. Ингэж юм. За, наад нэг хаанаас орж ирв. Ингээл дасгал хөдөлгөөн хийгээл бас нэг бэртэж гэмтэл мэтлээ авдсан шүү дээ хүнтэй. Бүрэн нөгөө нэг даатгалд хамрагдчихж байгаа. Оо за бүр тийм байгаа мó. Тэр нь юу гэлээ National Light гэсэн. Тим даатгалын компани байна. Тэгээ тэр нь бүр нэг давуу тал нь заяа. Тэтгэврийн даатгал, амьдралын даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг юм 3 даатгалтай байна. Тэр тэтгэврийн даатгал нэг зүгээр аа. Тэтгэврийн даатгал гэхдээ амар гоё байна. Биеэ онцлуулчлаа тий. Тэгээ өөрийгөө яонжуулчлаа. За одоо бүгдээрээ шинжилгээний маань онцлогооны маань хариунууд гарсан. Дээш нь мэдрэлийн эмч рүү ороод баган нурууныхаа компьютер томографиг дүгнүүлээд үзсэн. За намайг дагааваарай. Тэр Японы кефир ашигтай бактери чи орой унтахтаа сүнд найруулад тэгэд өглөө шууд өлөн дээр хэргэлчих юм бол хоол босруулах хэрэгтэнд аягүй сайн юм шүү. Тийм шүү дээ. Эдийн дээр ч угаасаа тийм. Тэгээд тэр чинь хэдэн мянган ашигтай бактеритэй. Гол зориулт нь тий баха. Тийм сайн байна гэсэн үг гоё юм аа. Солонгосын зөндөг л ууж үзлээ. Одоо Японыхыг ууж үзье да тий. За та хэд бод юм ярьж би галс орчод ирээ зөө. За амжилт. Ямар гоё хурдан хариуна гардیں тий. Мэдрэл байх уу мэдрэл бус байх уу гэж. Ямартай ч зургуулаа энэ хүртэл явж ирсэн юм чи бүгдээрээ тэгээд хинж дээшээ гарч хинж нөгөөддөг өрсөлдсөн байсан. Би лав хувьяас хамгийн ихээр бол дэмжиж байгаа шүү. За юм нахаа.
Тийш үү хинж гарсан байна бид бүгдээрээ л. Тий. Тэгээ бүгдээрээ цаашдаа ингээд гоё холбоотой байгаад тий. Facebook бэдэн Facebook дээр, Instagram бэдэн Instagram-аар. Тэгээ гоё юу яана. Би явсан ч гэсэн тэндээс холбоотой байна. Өнөөдөр маань шинжилгээнүүд манд дууссан байна. Одоо хэдүүлээ ерөнхий эмч рүүгээ ороод сүүлийн дүгнэлтээ аваад харцгаая. За эхнээс орч. Хариу айгу хурдан гарчсан юм ба шүү дээ тий. Харин тийм ээ. Цаг болсон уу? Цаг бараг хөрөг баха. Үгүй нэг 40 минут цаачж байгаа юм шүү. Бараг үнэхээр шалгарчих юм бол яг цаашдаа бүр ингээд ануухай багшийнхаа тий нэвтрүүлгийн багийнхаа итгэлийг алдахааргүй хариуцлагатай тууштай байгаад тэгээ юм гоё хүний өмнө нүүр бол ахааргүй гоё үр дүн гаргаад тэгээ тэр үр дүнгээ цаашдаа бас хадгалаад авчих ухтаа бол итгэлтэй байна. Орчин үеийн тоног хөрөмжтэй ч юм бэ. Тэрний үйлдэл вэ. Гэтэ өмнө үртгэхийн хувьд сайн дэ чүм энэ ер нь бол ингээ харахад бол тий Бидний өгсөн шинжилгээ нь аль багтсан? Манай хэлийг ерөнхийдөө 6 төрлийн багцсан ерөнхийдөө үйлчлүүлж санагддаг. Тавхны үед гэх юм бол яг нөгөө фитнесийн ачаалттай тасгал хөдөлгөөнд хадгалаад яг тавхны зориулсан багцыг хэлж байгаа. Энэ зүйл яг энэ 6 дотор бол байхгүй. Ерөнхийдөө бол яг фитнес чинь зориулсан. Нөгөө хүүхдийн багц байдаг уу? Хүүхдийн багцыг ер нь хүүхдийн эмчтэй ярьж хийддэг. Ер нь бол байгаа. Гэхдээ хүүхд одоо нөгөө хүүхд гэдэг маань том хүнээс ялгаатай учраас заавал эмчид үзүүлжээж араас нь одоо ямар шинжилгээ ч юм уу ямар үйлчлэгээ үзүүлэх гэдэг. Төвөнд дэвэл аюул давуу талтай юм тий. За дараагийнх нь орч. За яаж бас нэг үзүүлж яг эмчилгээ бичээд авчихсан. За бас эмчилгээ байгаа байна тий. Байгаа байна. За дараагийн төмрийн бэлтгэл дутуу байна гинэ. Төмөр дутуу байна гинэ. Коучинг одоо орцогч нарыг хурцлж байгаа тэр арга байдал надад их таалагдаад ер нь ингээд хурцлуулаад туршлагадаад ингээд явах юм бол энэ шоунд бол оролцох одоо бүрэн одоо ихтгэл төржсэн тэрийг бас хэлмээр байна. За хэрвээ одоо ингээд генерашн насныхаа үе төлөвлөлт орох юм бол өөрийгөө чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ тэмцээнд орохдоо ер нь бол тэр биеийн альбраа өөрчлөөд ер нь цаашдаа ийм гоё бодибилдингийн тэмцээнд бас нэг одоо орж үзмээр байгаа бас сонир штэ тий. Хэрэг энэ тэмцээд би цаашдаа ингээд явах юм бол бүхэл хүчээтэй ажиллана. Тэгээ дараа нар маань ч бас ар герман ч гэсэн намайг бүрэн дэмжиж байгаа. Хэрвээ тэнцчих юм бол тэгээд одоо миний энэ эрүүл мэндийн асуудал маань ингээ боломжтой байна гэх юм бол одоо байгаа байдлаасаа цаашаа дасгал хөдөлгөөн хийхээр хүний биед ямар эерэг нөлөөтэй эерэг гой болдог юм бэ, хүнийг хэрхэн дасгал хөдөлгөөнөөр эмчилж болдог юм бэ гэдгийг бодитоороо өөрийн биеэрээ харуулахыг хүсэж байна. Энийг та бүхэнд ч гэсэн илүү бүр ингээд нүдэн дээр чинь би танд өөрчлөлт үзэж гоё болж үзүүлнэ. Тийм болохоор би итгэж байгаа. Хөө болчлаа. За зүгээр юу? Гаагүй. Ер нь жоохон айжсан. Тэгэхгүй бол нөгөө нэг асагчл ямааг айжсан ариндаа ч хүү. За болж байна. За одоо бүгдээрээ шинжилгээ маань болцсон бол тийш нагараад хувцалцгаая. За. Баярлалаа. Баярлалаа. Нэг баярлалаа. Өнөөдрийн их ажил бол ингээд дууссан. Ажилтаа суулаа. За өнөөдрийн маань үзлэг онцлогоо дууслаа. Манай эмнэлгийн тусламж үйлчлэгээ та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бүсгүйчүүдтэй амжилт хүсье. Шалгуултанд оролцогчд маань эрүүл мэндийн асуудалгүй гэдгээ баттгаад авлаа. Дунгуудахгүй эдгээр 6 бүсгүйгээс цорын ганц нэг нь олон нийтийг төлөөлөхөөр сонгогдох болно. За тэгээ хинэн ч одоо орсон ерөөсөө хамаагүй ингээд сонгогдоод орж ирсэндээ би бол үнэхээр баяртай байна. Тэр одоо орох хүндээ бас ингээд баяр хүргэе. Одоо би ч гэсэн орох юм бол ална угаасаа. Тэгээд амжилт хүсээрэй. Баярлалаа. Энэхүү шалгуултанд тэнцэх юм бол надтай адилхан олон ингээд төрсэн алдар төгчүүд болгон ээжүүдтэй одоо эмэгтэй хүн ч гэсэн ажлаа зохицуулаад, амьдралаа зохицуулаад дээр нь өөрсдийгөө уралж юм хүчрхэг байхыг би харуулахыг зорьсон. Тэрвээ би энэ шоунд сонгогдоод орохоор болохвол би энэ олон одоо өөрийнхөө насны төлөөллийн эмэгтэйчүүдийг бас тийм ээ уриалж тэднэрт одоо үлгэр жишээ үзүүлж энэ шоунд бүх юмаа зориулж бас тийм ээ өөрийгөө одоо
та бүхний илтгэлийг алдахгүйгээр одоо үр дүнд харуулъя гэж зорж байгаа. Гадаадд амьдарч байгаа залуу гэр бүл за тий өөрсдөө цаг заваа зарцуулж чадахгүй байгаа үнэхээр завгүй ажиллаж байгаа хүмүүсийн төлөө л болоод би энэхүү нэвтрүүлэгт хэрвээ тэнцвэл бүхий л хүч хөдөлмөрөө зарцуулж ингээд оролцоно гэдгийг би бол энэ ташрамд бол 100% итгэлтэй хэлж байна. Өөрийнхөө би эрүүл мэндэд бас анхаарах цаг болсон учраас одоо энэ боломжийг ашиглаад миний хувьд Янухаас шоунд орвол өөртөө бүр томоохон өөрчлөлт хийж ямар өөрчлөлт хийж ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг одоо өөрийнхөө хамгийн гоё биеийн оргил төвшөнд хүрч үзмээр байна. Хин нэг бүсгүй шалгар хэрвээ шалгарчих юм бол тэр бүсгүүдээ ингээд урьдчилаад баяр хүргэе. Чи биднээс өөр байлаа. Гоё сайхан одоо энэ бүсгүй шалгарнах Энэ олон нийтийг төлөөлж оролцогчтой бол би маш их амжилт хүснэ. Тэгээд би тэнцвэрч ээж болно. Тэнцэг бүсгүйдээ амжилт хүсье. Чи чаднаа. Чи бол ялалтыг гартаа атгаж байгаа ялагчуул гэж хэлмээр байна. Би бол тэгээд маш сайн дэмжиж өгөн бид нар Солонгост байгаа бүх монголчууд маань олон нийтээр оролцож байгаа тэр хүнийг бол маш сайн дэмжинэ гэдэгт бол итгэлтэй байна. Амжилт чаднаа. Би чадна гэж бодож байна. Амжилт. Хэн чанарсан байсан үзүүлээд өгөөрэй. За бай. Бичээрэй бүгдээрээ биччихээ шүү. За баярлалаа. Амар төгшмээр исэн. нэг төвшөөл, нэг болоод Анугаас фитнес шоуны 4-р улирлын олон нийтийн төлөөлөл болон оролцогч. Галцог, эрч хүч, говцэлэн, оюун ухаан, дотоод сэтгэлийн хүчээрээ эрс ялгарх 6 бүсгүй. Өөрийнхөө шин дүр төрхөө бүтээхээр зориг шулуудан 3,000 бүсгүйгээс онцгойр нь тодорсон. Шийдвэрлэх мөчирлээ. Анугаас фитнес шоуны 4-р улиралд олон нийтийг төлөөлөн өрсөлдөх эрх хэний өмнө нээгдэх бол. Ер нь бол өчтөр ингээ хариу хэлье гэсэн утсаар ингээ залгаад тэгээд над руу ингээ залгасан чинь бас ингээ за яасан бол гээл ингээл яг юу гэж юм эсвэл нөгөө заавчлаараа ингээ тэнцэнгүй гэж бас хэлж магадгүй гэж бас бодсон л доо. За тэгээ маргааш ингээ 6 цаг ТV-8 дээр ингээ цуглаад бөөнд нь хэлье гэсэн. Би турчлаа. Тэгж үзэл тэгж ерөөхдөө бодож байгаа. Хэрэг намайг сонгох юм бол миний хувьд бол хамаг хүч чаддаа дайчлаад одоо өвдөө насандаа нэг 10 гаруй жил одоо босон болоогүй фитнесийн дасгал хийжсэн хүний хувьд бол ачааллыг бол нэлээд сайн даах хэмжээтэй хүрсэн байгаа. Мэдээж хэрэг одоо энэ 57-тай 50 нэмэх 40 нэмхийгээ төлөөлж оролцож байгаа хүний хувьд бол үнэхээр одоо энэ шалгуурын ард гарахын төлөө одоо бүх хүч чадлаа дайчлах одоо ихтэй байна. Гэхдээ одоо нэг энэ 6-д орсон л юм чинь бас
би орсон болов уу гэсэн бас тийм эргэлзээ байлгүй л яах вэ? Яагаад ч бас энэ шоунд те нэг 50 гарцсан, тэтэр дарцсан хүмүүсийг ингээд төлөөлөөд өөртөөс амар гоё өөрчлөлтийг хийгээ үүсэхгүй байхгүй. Тэгээд энэ хичээгээ гэж бодсон. Бас нөгөө плюс сайзын модель бүсгүйвэ гэж бас бодож байгаа. Бас магадгүй гоё өөрчлөлт явж магадгүй. Айгүй нөгөө юм юмэр эндээ нөгөө мөрчний хүмүүс юу гэж ярьдаг юм бол мэдгүй нэг камер маамрын юунд ингэ аим гоё гардаг бүсгүй. За ингээд Анухаас фитнес шоуны маань одоо олон нийтийн төлөөлөл болох цорын ганц бүсгүйг сонгох үйл явц маань энэхүү 4 шаттай үргэлжилж дуслаа. За тэгээд 3000 гаруй санал хүсэлтээс 6 бүсгүй одоо ингэж тунаж үлдсэн байна. Тэгээд та бүхнийхээ одоо 2 шатны шалгаруултын үйл явцыг харлаа. Үйл явц харж ах энэ хүчт бол та 6-аар маш их бахархаж сууж байна. Яагаад тэгэхээр маш олон бүсгүйчүүдээс одоо маш тод гэрэлтэж чадсан 6 бүсгүй байж чадлаа. За тэгээд шүүгчдийн асуусан асуултанд маш гоё оновчтой хариулж байна. Өөрсдөө бүрэн төгс илэрхийлж чадж байна. Юунаач ичид санаа зовхгүй. Үнэхээр өөрийгөө өөрчлөх чин хүсэл нь одоо багшд нь харагдаад маш их сэтгэлийн манд оглуулж чадлаа. За тэгээд мэдээч одоо багшийн хувьд бол та 6-аас зөвхөн нэгийг сонгох хэрэгтэй. Маш хүнд санагдаж байна. Болж өгдөг бол зургуулан ингээд сонгоод Анухаас фитнес шоуны 4-р удирдалтад оруулахыг маш их хүсэж байгаа боловч одоо цорын ганц бүсгүйг сонгох хүндхэн даалгавар одоо багшд нэрсэн байна. Одоо үлдсэн 5 бүсгүй маань битгий бас шантраарай. Та бүхэнд маань бол өөрийгөө өөрчлөх юм бүрэн нөөц бололцоо байна гэж харж байна. Хүн өөрийгөө өөрчлөх хамгийн чухал зүйл бол итгэл үнэмшил тийм ээ. Өөртөө итгэх тэр галт дүрлэлсэн одоо тэр хүсэл эрмэлзэл байдаг учраас та бүхнийгээ жоохон дэмжихэд бол цаашдаа өөрсдөө гоё үр дүн гаргаа гоё өөрчлөлт чадна гэсэн юм итгэл үнэмшил багшд нь байна. Тэгэхээр та бүхэндээ одоо сэтгэлээр битгий унаарай гэд тийм ч утгаараа одоо Анухаас фитнес шоуны зүгээс та бүхэндээ Anytime Fitness-ийн 6 сарын эрхийг хэлж байна. Би бас бүхэндээ дотроос бодож юуны тулд одоо энэ 2000 огтудаас одоо бүсгүйчүүдээс ингээд 6-ад нь орцсон билээ. Бас сонгоцч болов гэдэг бас нэг 100-аас нэг 80% бодчихээд. Тэгээд сонгоорой та намайг би таны дэлийг авахгүй. Нэг төвшөөл, нэг болоо яхаа мэдгүй. За би ч гэсэн төвших хэрэгтэй болов хэрэггүй ч юм болов гэж би ингээ өөртөө зөндөө ингээ дотор баахан олон юм бодож байгаа. Яг ингээд одоо ингээд цагийн тоглоод ирсэн чинь бүр нөгөө эхлээл амар сандарч ирсэн сүлдээ бүр коллечлээ. За яг гэж шоунд энэ 6 орцогчоос тэнцэж чадах юм бол за нэг дуугаасаа тэгэл нөгөө цэргийн чин дэсэр төвчээр мөчээр гээл тэгээд за ерөнхийдөө бол бүгд л адилхан дэсэр төвчээртэй гээл ярьж байгаа. Надаас гарах юм хамгийн эцсийн зэг юу юм тэрийгээ би үзмээр юм. Тэгээ өөрт ингээ гарах өөрчлөлт тэр тэнцэн оролтоо одоо нөгөө бодиулын тэнцэн ингээ байгаад тэнд бас орж үзэх өөрийгөө шансыг ингээ сорж үзэх юм тэмүүлэлтэй байгаа. Яг хин гэж тэнцэх юм бол эсвэл би орчвол бас яах вэ билээ. 11 сард одоо моделийн тэмцээндээ давцчвал бас яах вэ? Тэгээ амар тийм төгшмээр исэн. За миний хувьд сонголтоо хийлээ. Анухаас фитнес шоуны 4-р удирдлын олон нийтийн төлөөлж оролцох оролцогчийг сонголоо. Анухаас фитнес шоуны 4-р удирдлын олон нийтийн төлөөлөл болон оролцох оролцогч
дараагийн дугаарт. Насгалжуулагч Анухайг премиум болор resort дээр авчирлаа. Газардахыг зөвшөөрнө.